Сайн байна уу? За, миний хөө эхлээд өөрийгөө танилцуулаарай. За, жоохон. Миний нэрийг Инэрлэндэг. За, миний хөө хэдэн настай вэ? 5 настай. За, Инэрлэн ээжийг сувдаа гэдэг байгаа. За, бид хоёр өнөөдрөөс за, ээжийнх нь насны чухал биш хаа. Өнөөдрөөс эхэлж бид хоёр солонгос хэл сурах гэж байгаа тийм ээ ээжээсээ? Тий. За, тэгэхээр одоо ганцаархнаа сурахгүй ээ. Миний хүү одоо ингээд үе тэнгийнхаа найзуудтайгаа цуг сурахаар одоо ээж хоёр ингээд бэлдсэн байгаа. Тэгээд одоо яг миний үе чинь одоо 5 настай гэдэг чинь яг л 4-5 нас 5-6 насныхаа маань гадаад хэлийг сурахад маш сайн сурдаг гэж би боддог. Ер нь бол айгүй багасаа л ер нь гадаад хэлийг сурвал ер нь бол маш сайн сурдаг, хизээч мартагддаггүй гэж боддог. Би өөрөө яг 9 настайгаас солонгос хэлийг анх сурч байсан. 1995 оноос анх 23 дугаар сургуулийг солонгос хэлний ингээд 2 дугаар ангиасаа эхэлж сурч байсан. 2 танга 6 настайс юм уу? Ээж нь 9 настай байсан тэгэхэд. Тийм. Тэг чи миний үе чи одоо 5 настай гэдэг чинь. Үгүй. Бүр эрт сурч байгаа байхгүй юу? 9 настай байхдаа би бүр гараагүйсэн юм уу? Гараагүйсэн. Миний үе гараагүйсэн. Төрөөгүйсэн юм уу? Өө тийм миний үе төрөөгүйсэн. Юу ээж нь ийм хөөрхөн хүүтэй болно гэдгийг ч мэдээгүй ярьжсэн аахгүй. Жаахан хүүхдээсэн аахгүй. За наашаасаа үдэж тий. Одоо энэ 2 наснаас дээш болон одоо 3-4 настай хүүхдүүдийн солонгос хүүхдүүдийн сурдаг ийм ном бэлдсэн байгаа. Битээр тэгээд одоохондоо нөгөө хүүхд маань сургуульд одоо хараахан орж амжаагүй байгаа учраас одоо энэ 9 сард 1-р ангид орно. Тийм болохоор хүүдээ зүгээр эхний удаадаа ингээд үг цээжлэх аргаар солонгос хэлийг заана гэж бодож байна. Тэгээд миний хүү өгнүүдээ сайн цээжлээд явна тийм ээ. Тэгээд сургуульдаа ороод одоо нөгөө цагаан толгоогоо үзээд одоо монгол хэлээ их хэлээ сайн ингээд бичдэг болсныхан дараагаар солонгос хэлний одоо үсэг буюу хангаж үсэг зааж өгнө гэж бодож байна. Тэгэхээр хүүхдүүд маань одоо инэрлэлтэйгээ цуг суралцаарай. Хамтдаа ингээд хичээлээд яваарай. За. За. Миний үгийн найзыг хин гэдэг үлээ? Чингүнэ. Өө тий чингүнээ нь үзээд бас хамтдаа сурах хаа миний үтэй. Тэгээд одоо эхнээсээ ер нь хэлийг ямар одоо гадаад хэлийг сурахтаа миний үе эхлээд ямар үг сурах хэрэгтэй юм болоо? Солонгос. Үгүй монгол. Солонгос хэлтэй тэгтээ одоо ямар нэгэн хэлийг сурахтаа хамгийн түрүүлж нөгөө нэг юунаас одоо мэдчилгээнээс сурдаг байхгүй юу? Одоо сайн байна уу гэдэг үгнээсээ хэл сурна тийм ээ? Миний хүү солонгос хэлийг одоо солонгос хэлээр сайн байна уу гэж хэлхийг мэдгүй. За юу гэж хэлдэг вэ? 안녕하세요. Өө тийм зүйтэй. 안녕하세요 гэж хэлдэг тийм ээ? За тэгээд одоо миний хүү чинь үе тэнгийнхаа найзуудтай ингээд сайн уу гэд хэлэхэд 안녕 гэж хэлдэг байхгүй юу? 안녕 гэж хэлдэг миний хүү. 안녕. Зүгээр л 안녕. Тийм зөв сайн байна. За тэгээд би намайг инэрэл гэдэг гэхэд 나는 ээж одоороо хэлээрэй. 나는 инэрэл입니다. 인эр입니다. 입니다. Тэгэхээр тэр нь болохоор би инэрэл байна гэсэн үг заа миний хөө. За тэгээд энэ эхний хичээл учраас хүүгээ нэг их одоо шахахгүй залхаахгүйгээр эхний удаадаа эхний өнөөдрийн хичээлээр бол мэдчилгээгээ сураад тэгээд одоо хүнд чинь нөгөө нэг хамгийн чухал юм чинь гэр бүл гэдэг тийм ээ. Гэр бүлийн гişүүдээ одоо үгийг сурна. Гişүүдийн танилцуулсан одоо аав ээж өвөө эмээ те одоо энэ дээр ингэ байгаа. За энийг ингэ харах юм бол 우리 가족을 소개합니다 гэдэг гэр бүлээ танилцуулж байна. жоохон дэс. За харахгүй. За тийм ээ. За тэгээд энэ дээр болохоор гүгүбэг.
жаадаг. За миний хөө ингээд томато суугаарай за. Ингээд ямарваа хичээл дээр ингээд томато сууж иж багшийнхаа үгийг ингээд сайн сонсдог үстэй миний хөө. Унаад. За яах. Энэ гайгүй за битээ оролдож. За тэгэхээр миний хөө өөрөө танилцуулж одоо чадах уу? За 나는 인을 입니다. 인을 입니다. тийм миний үгийн нэрээ солонгос нэртэй. Миний үгийн солонгос нэрийг юу гэдэг вэ? 사랑해. 사랑해 гэж зүгээр саран гэдэг байх, саранги гэдэг байхгүй. Ер нь нөгөө нэг инэрл гэдэг үг чинь хайр инэрл гэсэн үгнээс гаралтай учраас хүүгийнхаа нэрийг саран гэж дууддаг байгаа солонгос нэрээ. Тэгээд 나는 사랑이입니다 гэж хэлнэ. 나는 자 아마마 가라 амда ихгүй. 난 사랑이입니다. 사랑이입니다. 자 яг монгол нэрээрээ явъя. За ойлоо инэрлээрээ за. 나는 인을입니다. 난 인을입니다. 오, сайн байна. За. 나는 자, 나는 난 인을입니다. 입니다. 아하. 자, би 5 настай 나는 5살입니다. 요 비투비. 자, яг ээж адаар хэлээрэй. 나는 5 살입니다. 네. миний өч нөгөө тоогоо тоолж мэддээ штэ. Ээж нь өмнө зааж өгчээсэндээ санаж байна уу? нөгөө нэг хангал тоо гэд анти нөгөө ингээ 11 12 13 ингээ үгүй нэгээс 10 хүртэл 하나 둘 тийм за тоолдоо минь 하나 둘셋넷 다섯 여섯 일곱 여덟 아홉 열 зөв. Тэгэхээр 5-ын тоон одоо насыг хэлэхдээ хангал тоогоор хэлдэг байхгүй миний хөө. Тэгэхээр 5살 гэдэг нь 5 нас гэсэн үг заа юм хөө. 나는 5살입니다. 난 5살입니다. 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 여기 다섯 타운 두개 타운지. 아하. 자, тэгээд 리리리라. за тэгж илүүдтэй ярихгүй заяа. За одоо тэгээд гэр бүлийнхаа хүмүүсийг ингээд суурь явуулаа. За эхлээд ингээд эхлээд аавыгаа юу гэж хэлдэг? 아버지. тийм. ээжийг 어머니. амархан байна уу минь. За тэгээд миний өвөө шиг ингээд жоохон хүүхдүүд болохоор ээжигээ 엄마 гэж хэлнэ. 안티 엄마. 아빠. яг зөв. 아빠 гэж хэлнэ тийм ээ аавыгаа. За тэгээд өвөөгөө 할아버지. амархан юм. тийм 할아버지. миний хөө гол нь энэ үгнүүдээ бүгдийн цээжлэн ээж нь дараа нь хүүгээ шалгалт аван заяа. За тэгээд хүүгээ гэлтгүү угаасаа хамт ингээд суралцж байгаа найзууд нь бүгдээрээ цээжлээд дараа нь ингээд ээж авдаа шалгуулаарай. За тэгээд эмээг болохоор 할머니. Нөгөө зөв сайн байна миний хүү. Одоо ээж нэрээ хүүгээ ингээд сайн хийхээр нь хэлэхээр нь ингээд 참 잘했어요 гэдэг юм. тамагчтай юу? Тамаг ингээд ийм хөрхэн юм За ээж би харуулсан гоё ном ээж нэрээ солонгос явчаад ирэхдээ авчих. Чи солонгос явсан юм уу? Нэг удаа явсан шүү дээ ээж. За эндээ хатга. тамаг. За ингээ өмнөөс ингээд эндээ наси. За ингээд инэрл 참 잘했어요. За ингээд сайн хэлээ гэсэн үг заяа миний хөө. Сайн хацсан уу? Тий. Хоёр параграф. Миний хөө ингээд сайн байсан болохоор ингээд одоо би кронтэй гоё дүн тавьж байгаа хгүй ээж энэ. За. Би. За миний хөө одоо ингээ хараа. Ингээ харахаар энд одоо ингээд за энэ болохоор ингээд за хөөхтэй. Миний өвөө ингээд оронд нь гэсэн үг заяа. Энэ болохоор на. Аха энэ би гэсэн үг юм тийм. Миний хөө би. миний Аха зүгээр би.
Би. Нанан гэдэг байгаа чинь би бол гэсэн үг байхгүй юу? Би бол. Нанан. Аха. Би бол энд хурж болсон. За анхааралтай сонсоор юм дөө. За тэгээд энийг ингээ харахаар за энэ дээр болохоор ингээд убба гэж бичсэн байна. Энэ ах гэсэн үг. За энэ эмэгтэй хүүхэд убба гэж хэлнэ. Эмэгтэй хүүхэд. Опа. Тийм. За тэгээд харабожи 할머니 хэлсэн тийм ээ. Энд нэг дүү байна тий. Энэ дүү байна. Энийг дүнсэн. Дүнсэн. За. За энийг ингээ хаашаа эргүүлэхээр миний хүн энэ дээр ингээд аягүй толгой. Дүнсэн. За энэ зургийг харахаар ингээд энэ хүү хүүхэд байгааз. Хүү хүүхэд ихчигээ нүна. Миний хүү болохоор ихчигээ нүна гэж хэлэх нь тийм ээ. Бигчээс сонсоод нүдэн. Одоо охин хүүхэд ихчигээ онны гэж хэлэх нь. Тийм. Миний үгийн ангийн охтууд нь болохоор ихчигээ онны гэж хэлэх нь шүү тийм ээ. Манай ангийн охтууд ихгүй юу? Англиэр ярьдаг шүү дээ. Оо ямар мундаг. За тийм хаданы охтод ч одоо үс аюу мундаг хэл өстой болцсон тий. За тэгээд зүв штэ одоо багасаа хэл өссөөр хэрэгтэй. Уучлаарай. Би энэ дээр. За тэгээд миний хүү энараа ингээд охин хүүхэд ахыгаа убба гэж хэлнэ. Тийм. Аппа. Миний хүү одоо хүүнэр болохоор ахыгаа хён гэж хэлнэ. Хён. Тийм зөв. Миний хүү ахыгаа юу гэж дуудах нь гинэ? Хён. Яг зөв. Миний хүү ихчигээ юу гэж дуудна гинэ? Нүна. Аха зөв. Яг би мэдээ. За. Ундрчиж. За яах вэ? Шүдээ. За тэр яах вэ? Энэ би энийг юм бэ нэ. За энийг тушх уу? Энийг яаж тушх аа? Энэ чтэй. Энэ бол умма. Тийм ээ. Энэ бол энэ биш ээ. Энэ бол би буруу сонгож энэ бол энэ юм бэ. Энэ бол энэ юм бэ. Энэ бол энэ юм бэ. Яг зөв байна. Миний хөө. За энэ юу? Энэ хэм бэ? Аппа. Тийм аппа байна. Энэ 할머니. Тийм эмээ байна тийм ээ. Энэ болохоор хён байна тийм хён. За. Агаан зүг. За ер нь бол өнөөдөртөө ингээд эхний хичээлээ ингээд бараг дуусгаж болно. За миний хөө. Тэгээ гол нь одоо энэ өгнүүдээ аягүй сайн цээжлэх хэрэгтэй. Тэгээд битээр одоо ингээд заваараа ээжийнх нь ингээд ажлын заваар хагас бүтэн сайн дээж ингээд би нөгөө нэг ажил хийдэг ба тэгээд хагас бүтэн сайн ингээд зав гаргаад нэг ямарчсан 7 ногтоо нэг удаа чадвал 2 удаа ингээд хичээлүүд ороод явна. Тэгээд хүүхдүүд маань ч гэсэн идэвхтэй суралцаарай. Ингээд хүн чинь ингээд юм сурцсан байхад ерөөсөө илүүддэггүй хизээ нэгэн зэгт амьдралд хэрэг болдог тийм ээ. Тэгэхээр ингээд сувдаа багшийнхаа хичээлд идэвхтэй суралцаарай. Ээж надад ингээд багш болсон шүү дээ. Багштэй ээж нэр нь ер нь ингээд ээж хүн чинь ингээд хүний хамгийн анхны одоо амьдралынх нь анхны багш байдаг тийм ээ. Тэгэхээр би энийг яах вэ? Ээж гэсэн ингээ багаас нь одоо солонгос хэл одоо сургацсан байхад одоо энийг яах вэ? Наадхын дараа болно байлаа. Өнгөрсөн жил яг нөгөө солонгос хэлийг үедэхгүй шүү дээ. Тэгээд одоо бодлоо ингээд өнөөдрөөс хэрэгжүүлээд ингээд хичээл болгоод явнаа гэж бодож байна. Тэгээд би авлаа шүү. Хичээлдээ төвтэй оролцоорой. Би авлаа. За түр байж л да. Миний одоо тэгээд баяртай гэж хэлчээ. Тэгээд юу яа за? Хичээлээ дуусгах юм миний хөө. Тийм баярлалаа тий. Миний хүү солонгосоор баярлалаа гэхийг өгдөл. Камсамида. Тийм зөв маш зөв. Миний хүү чинь яг энэ үгийг аягүй сайн хэлдэг. Тэгээ өнгөрсөн жил нэг солонгос 2 хүүхэд ирэхэд миний хүүтэй ингээд найзлах гад юм ярих гад хоорондоо ярих гад чадахгүй тэгээд
Тэр үеэс ингээд за хүүдээ ямар ч гэсэн нэг солонгос хэлний анхан шат нээж авсан гэдэг үг хэлдэг заа та гэдэг. Ингээд тэгээд хүмүүс чамайг шоолно шүү дээ. Нэг үү. Одоо ингээд ямар ч ингээд дээтргүй ингээд ямар ч засваргүй хэлээ ингээд хичээлээ оруулна заяа. Тэгэхээр ингээд хүмүүс гайхах шүү дээ энэ өгч чинь. Би нэг авлаа. Бай. За ямар ч сан өнөөдрийнхээ хичээлийг дуусгая. Тэгээд та бүхэн маань ингээд нэг одоо миний ээж хоёрын ингээд хэлсэн үгнүүдийг цээжлээд аваарай, бичээд аваарай. Сургуульд сурдаг хүүхдүүд маань ингээд бичээд уншиж бичээд сурсан хүүхдүүд маань галгаар нь бичээд аваарай. Тийм ээ? Тэгээд миний хүүтэй хамт солонгос хэлийг идэвхтэй сайн суралцаарай. Миний хүү бас сайн сураарай заяа. Ээж нь тэгээд ингээд хийдгээс ингээд даалгавар шалгана, цээжилснээр шалгана. Баян хоёлоо ингээд өдөр тутамдаа бас давтаад явна заяа. За сайн хүү шүү миний хүү. За тэгээд